Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань 7 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 7 дахь сэдвээрээ хөдөлмөрийн бүтээмжийн талаар авч үзнэ. Сэдвийн агуулга маань хөдөлмөрийн бүтээмжийг дэвшүүлэх албан тушаал ахих төлөвлөлт юм аа. За тэгвэл хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн дэвшүүлэх талаар авч үзье. Хөдөлмөрийн бүтээмж бол байгууллагын үйл ажиллагааны амжилтыг харуулах чухал үзүүлэлт байдаг. Хөдөлмөрийн бүтээмж нь хамгийн бага зардлаар их хэмжээний материал баялагийг үйлдвэрлэх зорилтыг шийдвэрлэдэг учраас нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг дэвшүүлэх, нийгмийн гишүүдийн өснө нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн дүүрэн хангах үүргийг гүйцэтгэдэг. Иймээс аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, ард түмний аж байдлын дэвшлэлтэд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт онцгой үүрэг гүйцэтгэж байдаг. Хөдөлмөрийн бүтээмж бол үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигын нэг үзүүлэлт мөн бөгөөд нэг ч хугацаанд үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүн үйлчлэгээний хэмжээ эсвэл нэгж бүтээгдэхүүнд зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр тодорхойлогддог байгаа. Үйлдвэр аж ахуйн газруудад хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь дараах хэлбэрээр илэрдэг. За үүнд чанарын өөрчлөлтгүйгээр нэг ч хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээний өсөлт буюу чанарыг шаардлага хангасан чанар буурахгүйгээр нэг ч хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээгээ өсгөх гэсэн үг. За нэг ч хугацаанд үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ өөрчлөгдөхгүйгээр бүтээгдэхүүний чанарыг дэвшлүүлэх. За үйлдвэрлэн гаргаж байгаа нэг бүтээгдэхүүнд зарцуулах хөдөлмөрийн зардлын багасалт. За мөн бүтээгдэхүүний өртөгдөх хөдөлмөрийн зардлын эзлэх хувийн жингийн бууралт, үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний эргэлтийн цагийн багасалт. За мөн ашигын хувийн чин болон хэмжээний нэмэгдэлт зэрэг байдаг байна. За үүгээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хэмждэг байна. За бүтээмжийг удирдахын тулд түүний ондын хөгжлийн заавлыг анхааран үзвэл илүү ойлгох боломжтой. За тэгвэл бүтээмжийн хөгжлийг хэд хэдэн үе шатуудад хувааж авч үздэг. За нэгдүгээр үе шат буюу 1766-аас 1910 оны үе байгаа. Энэ үед бүтээмжийн агуулга мөн чанарыг тодорхойлох ордлого хийгдэж байсан буюу хамгийн анх 1766 онд Нефтний бүтээмж гэсэн нэр томьёог хэрэглэж Адам Смит хөдөлмөрийн бүтээмж гэсэн ойлголтыг бий болгож ирсэн байна. За тэгвэл 2 дахь үе шат нь 1910-аас 1950 оны дунд үед байна. Бүтээмжийн мөн чанар агуулгыг улам бүр гүнзгий ойлгож түүний албан ёсны тодорхойлтыг гаргасан. За бүтээмж нь гарц болон үйлдвэрлэлийн аль нэг хүчин зүйлийн харьцаа юм аа гэж тодорхойлж ирсэн байна. За мөн 1910 оны үеэр Владимир Ильич Ленин хөдөлмөрийн бүтээмж бол нийгмийн хамгийн чухал зүйл гэж үнэлж байсан байна. За тэгвэл 3 дахь үе шат буюу 1950-аас 90 оны үе байсан. За энэ үед бүтээмжийн ойлголт нь эдийн засгийн үр ашигын бүхий л үзүүлэлтүүдэд хамаарч хүний оюун ухамсарын шин чанартай болж ирсэн. За мөн бүтээмжийн судалгааны хэмжилтийн арга зүй болон үзүүлэлтүүдийн системийг бий болгосон. За тэгвэл эцэст нь 4 дахь үе шат буюу 1990 оноос хойш үе гэж байдаг. За улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилт бүтээмжийн өсөлт гүйцэтгэх үүргийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсноор бүтээмж төвтэй хөгжлийн үзэл баримтал бий болж төлөвшин за түүний хүрээнд хүний хөгжил экологийн асуудал онцгой чухал байр суурийг эзлэх болсон. За бүтээмжийн онол практикийн судалгаа эдийн засгийн макро болон микро төвшинг жигд хамрах болсон. Азийн орнуудад бүтээмжийн удирдлагын асуудал өндөр түвшинд тавигдаж улмаар амжилттай шийдвэрлэгдэн эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх чиглэлтэй болж ирсэн. За тэгвэл хөдөлмөрийн бүтээмжийг дэвшлүүлэх аргуудын талаар авч үзье. Хөдөлмөрийн бүтээмжийг дэвшлүүлэх олон арга байдгаас сүүлийн үед дэлхийн нийтэд Японы аргууд нэлээд давмгаалах болсон. Японы аргуудыг Америк, Европын оронд хэрэгжүүлэх хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. За мөн манай оронд ч заримыг туршиж эхлээд байгаа. За жишээлбэл 5C, Kaizen, яг цагтна гэдэг систем за мөн бенчмаркинг зэргүүдийг сонирх юм. За Японы 5C-ийн арга. Энэ нь алхамаар үйл ажиллагаанд дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанар сайжруулахдаа хүн бүрийн эдэг санаачлагад тулгуурлан ажлын орчин нөхцөлийг байнга тасралтгүй сайжруулах арга. За 5C-ийн хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай бүтээлтэй ажиллах амьдрахын эхлэл болдог. За энэ нь бүтээмж дэвшлүүлэх үндсэн суурь болдог. За 5C арга бол хөдөлмөрийн бүтээмж бага ажлын байрны зохион байгуулалт тааруу орон нутгийн жижиг байгууллагын хувьд хамгийн тохиромжтой болдог. За тэгвэл 5C гэдэг нь Япон болон монголоор юу гэж орчуулдаг гэхээр за Seiri, Seiton, Seiso, Seikitsu, Shitsuke гэсэн ийм 5 Япон үгнүүд байдаг. За энэ нь Seiri гэдэг нь сайн зохион байгуулах буюу ажлын байран дээр шаардлагагүй зүйлийг ангилах ба хаях. Seiton
сайн нягт нямба буюу юмыг зөв байрлуулж хэрэглэхэд төхөнтэй байлгах. За сeiso буюу сайн цэвэрлэж цэмцээлгэх. Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж цэмцээлгэсэн байх ёстой гэж байна. За seikitsu буюу сайн хэвшүүлэх. Зохион байгуулалттай нягт нямба цэвэр цэмцэр байдлыг хэвшүүлэх. За shitsuke буюу сайн сахилга баттай байх. Энэ нь хүн бүр эхний 4 сийг хинээр ч хилдүүлтгүү хөвшил болгон хэрэгжүүлж сургасан байх ёстой гэсэн ийм утгыг агуулдаг байна. За 5C арга нь бусад бүтээмж дэвшлүүлэх аргадаас дараах давуу талтай байдаг. За 5C-г багаас нь эхлэх ба дараа нь түүнийг алхамаар хэрэгжүүлж байгууллагын бүх хэсгийг хамруулдаг. За 5C-гийн хувьд маш бага мөнгө хэрэгтэй ба ямар ч хөрөнгө оруулалт түүгээр эхэлж болох бөгөөд үр дүн нь хурдан харагддаг юм арга. Жижиг, донд, том ямар ч компани хэрэгжүүлэх боломжтой. За 5C-г үйл ажиллагаатай хамт хэрэгжүүлдэг. 5C-г хэрэглэсэн компани үргэлж амжилттай байдаг ба өндөр бүтээмж, нэг янзын чанар, зардал үр ашигтай, хуваарлалт нь зөв, хүмүүсийн ажиллах үеийн аюулгүй байдал сайн, ёс суртахууны түвшин өндөр байдаг байна. За 5C-г хэрэгжүүлж байгаа байгууллага юу хождог вэ? За байгууллагын хувьд бол зардал нь багасаад үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгддэг байна. Чанар дээшлэн, цагийн юм яг цагтаа хийгддэг. За мөн аюул асал багасдаг болвол за хувь хүн юу хождог вэ гэхээр хүмүүсийн бүтээлч идэвхийг өрнүүлж ажиллах урам зориг өгдөг. Хүмүүсийн хоорондын мэдээллийг сайжруулж хүнлэг, эвсэг, нөхөрсөг харилцаа хөгжүүлдэг. Мөн хүмүүсийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг байна. Эдгээрийг нэгтгэж үзвэл 5C хэрэгжүүлснээр хүмүүс бүтээлч хандлагатай болж өөр хоорондоо нөхөрсгөөр харилцаж байгууллагын хамт олонны дотор эрүүл уур амьсгалыг бүрдүүлдэг байна. За Kaizen аргын талаар үзье. Kaizen гэдэг нь ажлыг айжим, тасралтгүй сайжруулах. Өөрөөр хэлбэл юмыг бага гэлтгүүгээр хэрэгжүүлэх гэсэн утгатай Япон үг байна. За хамгийн энгийн утгаараа сайжруулалт. Kaizen нь ажилтан шууд удирдлага хэн бүхэн хувийн болон нийгмийн амьдралдаа, ажлын байрандаа болон гэр орондоо өөрийн ажлын арга барилаа түүндээ хандах хандлага ажилбар бүрээр тасралтгүй сайжруулж байх хөгжлийн философи. За нөгөө талаас Kaizen шинжилттэй зөвлөдөг. Энд ижил талууд байдаг ч өрөндийн гэж нэрлэгддэг Америк, Европын өндөр хөгжилтэй орнуудынхаас дорндын гих Японы шинжилтийн тухай номлол үнэхээр ялгаатай байдаг. За тэгвэл өрнөд болон дорндын шинжилтийн харьцуултыг бүгдээр харъя. За өрөндийн шинжилэл болон дорны Kaizen ямар байдаг вэ? За өрөндийнхөр богино хугацаанд огцом өөрчлөлт хийгддэг. Дорнод бол айжим тасралтгүйгээр өөрчлөлт хийдэг. За үйл ажиллагаа нь өргөн далайцтай байдаг бол өргөн бус хүрээнд тус нь авч үздэг байна. За тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг хамардаг бол Kaizen бүх нийтээр оролцож хүчин зүтгэдэг байх нь. За өрөндөд хуучин бүрийг устгаж шинээр байгуулдаг бол дорндод засч уудан татан сайжруулдаг байна. За технологи дээр үндэслэн сайжруулалт хийдэг бол хүний хүчин дээр үндэслэн сайжруулалтыг үндэслэдэг. За хувь хүний эдийн санаачлалыг өрөндөд дэмждэг бол Kaizen бол баг бүлгийн цэцгэлийг дэмждэг байх нь. За их хөрөнгө оруулалт шаардаж хүмүүсийн оролцоо бага байдаг болвол бага хөрөнгө оруулалтаар хүмүүсийн оролцоог их байх гэдгээр Kaizen шийддэг. За мөн үр дүнг ашиг орлогоор тооцож үнэлдэг бол Kaizen-ийн хувьд үр дүнг ажлын явц буюу процессор дүгндэг ийм ийм ялгаатай байдаг байна. За тэгвэл яг цогтно гэдэг систем байна. За энэ систем 1980-ад оноос үйлдвэрлэлд өргөн нэвтэрч өндөр үр дүн төрсөн бас нэг Японы удирдлагын арга. За яг цогтно гэдэг нь ямар ч түүхийд материал агуулгах савгүйгээр үйлдвэрлэл явуулна гэсэн үг. За өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангах үйс нөөцийг илүү зардал хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр шаардлагатай хэмжээгээр хэрэгцээтэй цогтно байлгах гэсэн үг. За энэ аргын гол зорилго нь ажлын зохион байгуулалтыг сайжруулах замаар үйлдвэрлэлийн систем дэх үр ашиггүй үргэлжлэн байдлыг арилгаж үн өртгийг хямдруулан нөөцийг үр ашигтай зарцуулахад оршино. За энэ аргыг хэрэглэхэд гол анхаарах асуудал нь үйлдвэрлэл болон материалын зарцуулалтад тавих хяналт шалгалт байдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн болон материалын зарцуулалтын хяналт шалгалтыг сайн хийгээд яг цагт нь тухайн түүхийд материалаа ашиглах буюу түүнийг нийлүүлэх байгаа. За тийм болохоор үүнийг янз бүрийн агуулгах савд хадгалахгүй илүү зардал гарахгүйгээр энэ систем их хүн хэрэглэгддэг. За мөн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, ажлын судалгаа, чанарын хяналт, за ажил мэргэжлийн дизайн болон ажлын стандартчлалт зэрэгт анхаарах зүйтэй байдаг. Яг цагтан систем дуусаагүй үйлдвэрлэл болон нөөцийн хэмжээ бага, агуулгах савны хэрэгцээ бараг байдаггүй. За байр сууны ашиглалт сайн, үйлдвэрлэлийн явц харьцангуй жигд, тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшин өндөр, нийлүүлэгчтэй нэгт холбоотой, хүлээцийн хугацаа бага.
За бүтээгдэхүүний чанар өндөр. Асуудлыг шийдвэрлэхэд ажилчдын оролцоо их байдаг. Ажлын байрны ашиглалт сайн, шууд бос хөдөлмөр болон материалын хэрэгцээ багасгадаг байна. За иймээс хөдөлмөрийн бүтээмж өндөр байх нь одоо дамжиггүй байх нэ. За бенчмаркинг гэж арга байдаг. За энэ нь тэргуун зэргийн амжилтанд хүрсэн байгууллагын арга барилаас сурч номлолтын үйл ажиллагааг сайжруулах нэвтрүүлсээр бүтээмжтэй эслүүлэх зарлага бүрийн арга байгаа. За туршлага судалж нэвтрүүлэх гэсэнтэй одоо утга нэг боловч өөрийн байгууллагын орчин нөхцөл тохируулан сайжруулж хэрэглэх гэдгээрээ ялгаатай. За өөрөөр хэлбэл байгууллага болон хувь хүний санаачлал нэвтрүүлсэн зүйлийг тэр хэвээр нь бос харин сайтар судалж үзсний дараа түүнийг боловсронгуй болгон өөрийн байгууллагад нэвтрүүлснээр өрсөлдөх чадварыг олж авна гэсэн үг. Удирдлагын ухааны мэргэжилтэн Майкл Хаммер болон Джеймс Чемпионер байгууллагын 90 инженерлэх гэдэг ном бичсэн. За үүндээ бенчмаркинг гэдэг нь хамгийн сайн тэргүүний байгууллагыг ирж олох. За түүнтэй өрсөлдөхийн тулд арга барилаас нь суралцахад оршно гэсэн байна. За тэгвэл бенчмаркинг одоо дөрвөн төрөнд үздэг. За дотоод буюу байгууллагын дотоод үйл ажиллагааг харьцуулж үзнэ. За өрсөлдөөний буюу тодорхой бүтээгдэхүүн үйлдэлийг өрсөлдөгчтэй мөн харьцуулдаг байна. За үйлдлийн буюу тухайн салбарын тодорхой нэг төвшөнд ижил үйлдэлүүд болон тэргүүлэх нэгжтэй харьцуулж үзнэ. Эцэст нь нийтлэг буюу ижил төстэй бизнесийн үйл ажиллагааг аль чиглэлд хамаарахыг үл харгалзан хооронд нь жишиж үздэг байна. За тэгээд эцэст нь өөрийнхөө тухайн байгууллагын үйл ажиллагаанд одоо хөрснөөр болгон өөрчлөн нэвтрүүлдэг байна. За тэгвэл албан тушаал ахих төлөвлөлтийн талаар авч үзье. Ажилтныг хөгжүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг бол түүний карьерийн төлөвлөх байдаг. За карьер гэдэг нь тухайн хувь хүний амьдралынхаа туршид ажиллахаар төлөвлөж байгаа болон эсвэл ажилласан албан тушаалын замлалыг гэлдэг. Хэрвээ ажилтан хууль зөрчихгүй, ажлаа үр бүтээлтэй хийж чадж байвал ажил нь баталгаатай байх ёстой. Карьерийн баталгаат байдал гэдэг ойлголт нь тухайн ажилтны хөдөлмөрийн зах зээлээс ажил олох чадварыг илэрхийлдэг. Аливаа ажилтан карьерийн баталгаат байдлыг хангахын тулд мэдлэг чадвараа байнга дэвшүүлэх, хэд хэдэн янзын ажил хийх бэлтгэлтэй болох хэрэгтэй байдаг. Ажилтан өөрийнхөө сайн болон сул талыг бодитойгоор үнэлэн сайн талаа хөгжүүлэх, за мөн сул талаа арилгах талаар хүчин чармайлтыг тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж энэ дээр одоо карьераа төлөвлөж болдог байгаа. За карьер гэдэг үгний үүсэл нь дундад зууны үеийн Францад карьер хэмээн нэрлсэн. За энэ нь латин машины зам болох хуучин Окитаны карьер гудамжнаас үүсэлтэй үг. За карьер нь хүний амьдралын турш дах ажил мэргэжилтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа болон тэдгээрийн хөдөлгөөн гэж үздэг. За ерөнхийдөө хувь хүний тухайн албан тушаал дах үнц нь зэрэг дэв, байр суурь өсөх, эсвэл албан тушаал дэвших гэдгийг карьерийн өсөлт гэж ойлгож байна. За нэг талаас хувь хүний хэрэгцээ сонирхол байдаг. За мөн нөгөө талаас байгууллагт мөн ажлын байр өөрчлөгдөх, за сул оронтой гарах, ажилтнуудыг сурах хөгжүүлэх зэрэг асуудлууд байнга үүсэж байдаг. За энэ үйл явцад хүний нөөцийн албаны үүрэг нь албан тушаал авах боломж шатлалыг тодорхойлоод энэ хүү шатлал бүрд ажиллагчдад тулгарах бэрхшээлийг даван туулахад туслах явдал байдаг. За албан тушаал авах үйл явц нь байгууллагын болон хувь хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн тохиолдолд одоо үр дүнтэй болж байдаг. За байгууллагын хувьд болохоор байгууллагын хүний нөөцөө үр ашигтай ашиглаж ажиллах тэгш боломжийг ажилтнуудад олгох үйл явц. За хэрвээ хүмүүс байгууллагын хамгийн чухал хөнөг мөн бол тэдний ур чадвар нөөцийг ямар нэгэн байдлаар хангалтгүй ашиглах нь хөрөнгөө үр дүнгүй хийх олсон зүйл зарцуулсантай адил болно. За тиймээс байгууллага ажилтнуудын карьер төлөвлөлтийг дараах 3 удаа үндсэн зорилгоор хийдэг байна. За нэгдүгээрт нь байгууллагын хүний нөөцийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлага гарсан үед нь цаг алдалгүйгээр хангах ёстой. За мөн байгууллага болон хувь хүнд байгууллага доторх боломжит албан тушаалын замуудын талаар мэдээлэх хэрэгтэй байдаг байна. За мөн сонгох, үнэлэх, хөгжүүлэх үйл ажиллагаануудыг нэгтгэснээр одоо байгаа хүний нөөцийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн ашиглах болон байгууллагын зорилготой уялдуулан хувь хүний албан тушаалыг нь удирдах ёстой гэдэг байна. Ажилтныг албан тушаал дэвшүүлэх үед тавигдах гол шалгуур нь мэдээж байгууллагын зорилго, зорилтууд болно. За тийм ч учраас тухайн байгууллагын өмнө тавигдсан зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, бодлогын залгамж холбоог уламжлахын тулд карьер төлөвлөлт маш чухал байдаг. Байгууллага аливаа албан тушаалд ажилтныг дэвшүүлэхдээ тодорхой хугацаанд ажиглалт хийж, хувь хүний гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан мэдлэг, ур чадвар, зан арга шингэр нь бүрэн таньж мэдсэний дараагаар эцсийн шийдвэрийг гаргадаг. За өөрөөр хэлбэл хувь хүнийг маш сайн судалж, түүний үр дүн гарсны эцэст тохирох албан тушаалд нь томилдог. Албан тушаал авах төлөвлөлтийн эцсийн үр дүн нь байгууллагын удирдлага нь
зөв хүнийг зөв цагт нь зөв албан тушаалд урьдчилан төлөвлөж бэлтгэсний дагуу томилж чадсан хэсгээр нь тодорхойлогддог байна. За тэгвэл хувь хүний хувьд Маслоу, Маклентон нарын хэрэгцээний тухайн онолуудыг авч үздэг. Маслоу нь хүний анхдагч хэрэгцээ хангагдсан тохиолдолд дараагийн шатны хэрэгцээ бий болдог. Улмаар түүнийг хангахыг шаарддаг байна. Эндээс харахад хүний хэрэгцээ бол хязгааргүй. Иймээс хүний хийж байгаа аливаа үйл ажиллагаа нь өөрийн хязгааргүй өснө нэмэгдэх хэрэгцээг хангахад чиглэсэн байдаг байна. Харин Маклентонд болохоор албан тушаал ахих нь хувь хүний хувьд ямар нэгэн хэрэгцээг хангах, тэр тусмаа эрх мэдлийн, нэр хүндийн болон санхүүгийн гэсэн хэрэгцээнүүдийг нэгэн зэрэг хангах боломжийг олгодог гэж үзсэн. Ийм л учраас ямар ч хүн албан тушаалд дургүй байдаггүй байна. Тэгвэл эрх мэдлийн хэрэгцээ гэдэг нь бусдад нөлөөлөх боломж. Иймээс өндөр албан тушаал хаших тусам албан ёсны эрх мэдлийн өргөн хүрээтэй болдог тул аливаа асуудлыг өөрт зохистойгоор шийдвэрлэх боломж илүү байдаг. Иймд өөрийн гэсэн өмнөө тавьсан зорилготой түүндээ хүрэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн хувьд эрх мэдэл маш хэрэгцээтэй байна. Нэр хүндийн хэрэгцээнд тодорхой өндөр албан тушаал дэвших нь бусдын анхаарлыг өөртөө татах, ингэснээр ямар нэгэн сайн зүйл хийж нэр хүнд олж авахд хүнтэй. Түүнчлэн олон хүмүүсээр хөндлүүлж даргаа гэж хэлүүлэх нь олон хувь хүнд сэтгэл зүйн ханамжтай байдлыг бий болгохоос гадна өөрийн нөлөөдлийг илүү өргөн хүрээтэй, хүчтэй, баталгаатай болгож чаддаг байна. Аливаа удирдагч хүний нөлөөлөх чадварыг хөгжүүлэх нэг арга бол нэр хүнд ажил үйлсээрээ манлайлах явдал байна. Санхүүгийн хэрэгцээ илүү өндөр хариуцлагатай ажилд илүү цалин төлөх ёстой гэсэн үзэл бодол нийтлэг байдаг. Өөрөөр хэлбэл хариуцлагынхаа хэмжээгээр мэдээж цалин өндөр байх ёстой гэж үздэг. Ингэхлээр албан тушаалын төвшин ахих тусам эрх мэдэлтэй зэрэгцэн хариуцлагын цар хүрээ нэмэгддэг тул бусдаас өндөр цалин авах ба түүнийгээ дагаад хувьсах болон нэмэгдэл цалингууд олох боломжууд ихсдэг. Мөн нийгмийн болон байгууллагын хөгжлийн үр шимээс бусдаас түрүүнд хүртэх юм боломжтой болж ирдэг байна. Тэгвэл албан тушаал ахих үйл явцуудын талаар авч үзье. Албан тушаал ахих хоёр төрөл байдаг. Мэргэжлийн карьер буюу байгууллага доторх. Мэргэжлийн карьер гэдэг нь ажилтан өөрийн хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад суралцах, ажилд орох, мэргэжлийн өсөлт, хувийн мэргэжлийн чадвараа хадгалах, эцэст нь тэтгэврт гарах зэрэг хөгжлийн төрөл бүрийн үе шатыг дамжихыг хэлдэг. Тэгвэл байгууллага доторх гэдэг нь зөвхөн нэг байгууллага дотроо ажилтан бага албан тушаалаас эхлээд өндөр албан тушаал хүртэл тодорхой шат дараалттай албан тушаал дэвших явдлыг хэлдэг. Үүнийг дотор нь хэвтээ, босоо, төв тэмүүлсэн гэж мөн ангилж үздэг. Босоо гэдэг нь зохион байгуулалтын бүтцийн шатлалын өндөр түвшинд хүрдэг. Хэвтээ нь ажилтан үйл ажиллагааны өөр функционал хэсэг чилжих. Эсвэл төр зөөр өөр алба гүйцэтгэх. Мөн хашиж байгаа албан тушаалын хүрээнд гүйцэтгэх үүрэг даалгаврыг өргөтгөх, эсвэл нарийн төвөгтэй болгох зэрэг буюу нэг түвшний албан тушаалыг хэлж байна. Тэгвэл төв тэмүүлсэн. Энэ нь удирдлагаас чухал үүрэг даалгавар авч гүйцэтгэх өөрийнх нь зэндааныг бас хүмүүстэй албан бос хурал цуглаанд оролцохыг урих. Мөн чухал мэдээллийг хүлээн авах боломжтой байх зэрэг замаар байгууллагын удирдлагын цөмд орохыг хэлдэг байна. Албан тушаал төлөвлөлт нь байгаа бүтэц болон удирдлага тогтвортой байх хэсгээс ихийг хамаардаг мэдээж. Хэрэв удирдлага солигдоод байх юм бол доор байгаа тухайн ажилтнууд албан тушаал өсөх карьер хэцүү болж ирдэг. Албан тушаал ахих үйл явцыг хүмүүсийн амьдралын тодорхой үе шаттай давхцуулан хэд хэдэн үе шатуудад хувааж үздэг. Бэлтгэл үе шат. Энэ үе шат нь хүний амьдралын 25 нас хүртэл үргэлжилдэг. Ерөнхий боловсролын сургууль сурах, тусгай дунд боловсрол болон дээд боловсрол олж авах, мэргэжилд эзэмших зэрэг ирээдүйн амьдралд ихээхэн ач холбогдол бүхий үйл ажиллагаанууд багтдаг. Байр сууриа олж эзлэх буюу тогтворч үе шат нь 25-аас 30 нас хүртэл байдаг. Ажилтан сонгож эзэмшсэн мэргэжлээ өөрийн болгоод шаардлагатай ур чадварыг олж авч мэргэшүүлэлтийн чиглэлээр тодорхойлдог. Мөн ажилтанд өөртөө итгэл бий болж бие даасан байдал тогтоох хэрэгцээ гарч ирдэг. Ихэвчлэн энэ насанд хүмүүс гэр бүлтэй болж урд өмхөөсөө илүү их цалин авах шаардлага гарна. Энэ үед ажилтан гол төлөв хүний удирдлаганд ажиллах бөгөөд өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүнг сайжруулан гаргасан алдаа дутагдаа ойлгож цаашид албан тушаалны дэвших нөхцөлөө бүрдүүлдэг байна. Тэгвэл амжилтанд хүрэх үе шат буюу ихэвчлэн 30-45 нас хүртэл үргэлжилдэг. Энэ үед ажилтан мэргэжлийн өсөлтийн үйл явц явагддаг. Улмаар албан тушаалын шат ахидаг. Энэ үе шат нь практик баялаг туршлагыг хөндлүүлээд ур чадвар олж эзэмшин өөрийгөө босод баталж харуулах болон өндөр нэр хүндэд хүрэх мөн илүү бие даасан байдлын хэрэгцээ өсдөг байна.
За гол онцлог нь ажилтан суралцагч байхаа болж алдаа гаргуул зохих хариуцлага хүлээдэг. За мөн амжилт гаргаж шагнал хүртэх эсвэл албан тушаал ахих юм боломжтой үе юм аа. За тэгвэл албан тушаалын орилт үеийг хүрэх буюу 45-60 нас хүртэл үргэлжилдэг хугацаа байна. За энэ үед үр дүнгээ батжуулж бэхжүүлэх үйл явцаар тодорхойлогддог. Албан тушаал ажил мэргэшүүлтийн үед хүрч өөрийн ажил мэргэжлийн туршлагаа залуу үеийнхэнд зааж сургах сонирхолтой болдог. За энэ үе шат нь хүний бүтээлч байдал, бие даасан байдал өөрийгөө илэрхийлэх хамгийн оргил үе байдаг. За тэгвэл төгсгөлийн үе шат буюу 60-аас 65 насд байдаг. За энэ нь ажилтан тэтгэврт гарах бэлдээд энэ үед ажилтан өөрийн ажил албан тушаалыг заламжлагчийг идэвхтэй ирж хайж түүнийгээ сургадаг. За өндөр албан тушаал хашиж байгаа болон ажлын арвин туршлагатай амжилттай хүмүүсийн хувьд байгууллагын чухал хүн байхаа болгоно сэтгэл зүйн хэцүү үе болж ирдэг. За эцэст нь тэтгэвртэй гарах үе шат байдаг. Ажилтны албан ёсны хөдөлмөрийн үйл ажиллагааны төгсөлт үеийг хэлдэг. За ажилтан өөрийн сонирхол хоббигоор хичээллэх сайхан боломж болдог. Өөрөөр хэлбэл байгууллагад мэргэжлийнхээ дагуу ажиллах үед хэрэгжүүлэх боломжгүй байсан бусад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж хүчээ сорж эхлэхийг хэлдэг байна. За албан тушаал архив төлөвлөгөөнд дараах хэдэн зүйлүүдийг зааж өгсөн байвал зохино. За ерөнхий анкетын мэдээллүүд. За үүнд аваг нэр, хашиж байгаа албан тушаал, нас боловсрол, ерөнхий болон хашиж байгаа албан тушаалын ажлын туршлагыг. За хамгийн сүүлчийн аттестачлалтын комиссийн дүгнэлт. Сүүлийн ярилцлагын үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ. Хүний нөөцийн тусгай бэлтгэл сургалтанд хамрагдсан байдлын тухай мэдээллүүд. За мөн хугацаа буюу төлөвлөгөөний дагуу тухайн албан тушаалыг хашиж эхлэх дуус хугацаа. За хоёр талын сонирхлыг илэрхийлсэн бусад мэдээллүүдийг оруулсан байх ёстой гэж байна. За мөн ажилтны албан тушаал архих төлөвлөгөөнд томилогдох албан тушаалын буюу шинэ албан тушаалын нэр, томилохоор төлөвлөж байгаа хугацаа, жил улирлаар, за урамшууллын төрлүүд, цалингийн өсөлт, үнгүй сургалт гэх мэт мэргэжлийн тусгай бэлтгэлийн төрлүүдийн нэр, хугацаа, за хамрах сургалтын байгууллага, за мэргэжлийн тусгай бэлтгэл явах хийх явцад ажилтны авсан үнэлгээ, мөн бусад шаардлагатай мэдээллүүдийг оруулдаг байна. За энэ тамийн гол нь нэг талаас ажилтны хүсэл сонирхол, мэргэжлийн бэлтгэл, хувийн шинж чанарууд, нөгөө талаас байгууллагын хэрэгцээ хоёрын давхцлыг илэрхийлсэн байв зохино. Өөрөөр хэлбэл байгууллага болон ажилтны аль альнийх нь эрх ашигын үүднээс зохиогдсон байх учиртай. Энэ төлөвлөлтөд албан тушаалын өсөлт, ротац хоёр чухал ач холбогдолтой. За тэгвэл албан тушаалын өсөлт гэдэг нь өмнөх хашиж байснаасаа илүү өндөр албан тушаал хашихыг хэлдэг бол ротац буюу энэ нь ажил сэлэлт хөвчлэн хэвтэй чиглэлээр ажилтнанд өөр үүрэг даалгавар өгөх эсвэл албан тушаал шилжүүлэх нэг үгээр хэлбэл ижил төвчний албан тушаалтад өөрчлөн ажиллахыг хэлж байгаа юм аа. За өнөөдрийн хичээл өгөр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай.